Тэгэхээр одоо бас зарим хувийн хвшлүүд маань одоо эдийн засгийн хямралч гэдэг юм уу тэгээ тодорхой нэгэн шалтгаан хэлээд одоо нийгмийн даатгал төлөхгүй байх тохиолдол байгаад байна тий. Энийг одоо яаж зохицуулах вэ? Тэгэхээр энэ дээр бол ялангуяа энэ одоо эдийн засгийн хямралтай холбоотойгоор хувийн хвшлийн байгууллагууд бас нийгмийн ажилтнуудынхаа бас нийгмийн даатгалын шимтгэлийг оройтуулах, хугацаанд нь төлөхгүй байх. За зарим нь бол бүр төлөхгүй байх. Ийм одоо асуудлууд гарч байна. Тэгэхээр энэний хамгийн эцсийн хохирогч нь бол нөгөө ажилтан байгаа. Яагаад ажилтан байна вэ гэхээр нөгөө ажилтан чи за магадгүй ажиллаж байгаад нэг гинт өвддөг, эмнэлэг дэвтгий болдог. Тэгсэн чинь нөгөө эрүүл мэндийн даатгалын төлөөгүй бичлэлт нь хийгдээгүй байдаг. Тэгээ энээсээ холбоод нөгөө нэг эмнэлгийн тусламж авах тэр эрхээ цаадлаас хязгаарлуулдаг. Хувьяасаа нэмэлт маш их хэмжээний мөнгө гарах ийм бас шаардлага үүсдэг ч юм уу. Нөгөө талаараа бас тэтгэврээ тогтоолохгүй очсон чинь байгуулгын төлөөгүй тодорхой хугацаар 1 жил 2 жилийнх нь шимтгэлийн төлөөгүй энээсээ болоод нөгөө тэтгэврээ бүрэн 100% тогтоолох тэр боломжоо алддаг. Ийм бол асуудлууд бас нэлээд байдаг юм аа. Тийм ч учраас энийг одоо ер нь яаж зохицуулах хэрэгтэй юм бэ? Тэр ажилтны эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал байна. За нэгдүгээрт нь бол энийг нэг удаагийн шинжтэй арга хэмжээгээр бол хамгаалдаг. Жишээл одоо Улсын их хурл дээр яригдж байгаа эдийн засгийн илт тод байдлын хууль. Ер нь бол эдийн засгийн өршөөлийн хууль гэсэн үг л дээ. Энэ өршөөлийн хуулиар нэг удаагийн чанартай хууль гаргаад тухайн одоо нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй эсвэл огт төлөөгүй ийм аж ахуйн шинжирт нэг удаа уучлал үзүүлж штэ. Нэг удаа та нар бол ямар нэг хүү алдан торгуул болон захиргааны шийтгэлгүйгээр ингээд одоо дутуу байсан, төлөөгүй байсан тэр шимтгэлээ одоо төлөх ийм одоо болцоог олгож байна. За энэ бол одоо ажиллагчийн хувьд бол бас л их сайхан боломж гэсэн. Энийг бол ашиглах хэрэгтэй. Ажилтнаа бас хүлээсэн үүргээ хуулиар хүлээсэн үүргээ бас биелүүлэх хэрэгтэй. За ингээд нэг удаагийн шинжтэй бас төрийн ийм бас уучлалын хэлбэрээр энийг бас зохицуулж болно. Гэтэл уучлал үзүүлээд байхад магадгүй тэр ажиллагч нь үнэхээр төлөхгүй байвал яах вэ гэдэг. Тэгэхээр ажилтан бол хохирж үлдэх гэсэн. Тэгэхээр хохирж үлдэхгүй тулд тэр ажилтан эрхээ шүүхээр хамгаалуулахаас өөр аргагүй болж байна гэсэн. Өөрөөр хэлбэл иргэний журмаар одоо шүүхэд нэхэмжил гаргаад миний ажил болгоч одоо миний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийн ажиллагчоос хамаарах тэр төлбөрийг бол төлөхгүй байна. Энийг бол одоо нөхөн төлөвлөж өгөөч. Нөхөн төлөвлөж бичлэлтийг хийлгэх одоо нөхөн төлөвлөлээд тэгээд тэр нөхөн төлсөн бичлэлтийг одоо хийх үүргийг нийгмийн даатгалын байгууллагад үүрэг болгож өгөөч гэд ийм нэхэмжил гаргах юм бол шүүх мэдээж энийг бол хангаж ажилтны талд бол шийдвэр гаргах нь одоо гаргаж таарна. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн дагуу нөгөө нөхөн шимтгэлээ төлөвлөлээд ингээд өөрийнхөө эрхийг бас хамгаалуулах ийм боломжтой. Ийм л хоёр гарцтай.